Сайн байцгаана уу? Физикийн багш Цолцгой байна. Өнгөрсөн удаагийн хичээлдээр персентаж хичээл тавьсан бол энэ удаагийн хичээлдээр видео хичээл оруулж байна. Хамгийн сүүлд үзсэн хичээлээрээ бид нар дуу аваа хэрхэн үздэг вэ гэдэг хичээлийг үзсэн. Тэгвэл энэ хичээлээс сэргээ санах хүнээс нэг бичлэг үзье. За энэ бичлэгийг үзэхдээ өнгөрсөн удаагийн хичээлийн холбоо тайлбарлах хичээгээрээ яавал дуу аваа үүсэж байна? Дуу аваа үүсгэхэд ямар үзэгдэл явагдаж байгаа вэ гэдгийг сайн ажиглаж хараарай. Тэгэхээр та нар дуу аваа хэрхэн үзэж байгааг харж байгаа. Тэгэхээр өнгөрсөн удаагийн хичээлээр үзсэн дагуу дуу аваа маань чичирхийллээс үүсдэг байгаа. Тэгвэл энэ удаагийн хичээлээр дуу аваа хэрхэн тархах вэ гэдэг талаас нь үзэх юм. Тэгэхээр бид нар үзэхдээ дуу аваа, зохиомжтой дуу аваа, байгалийн дуу аваа, хүний дуу аваа, хамтны дуу аваа гэсэн дөрвөөс их хуваагддаг гэж үзчихсэн. Тэгвэл дуу авааг үүсгэхчээс шалтгаалаад надад 3 хэсэг ангилаа. Амьд бисээс гардаг дуу аваа, амьгүй бисээс гардаг дуу аваа, техник хөрөмжийн дуу аваа гэж ангилаа. Амьд бисээс гардаг дуу аваа дотор нь амьтны дуу аваа болон хүний дуу аваа орчиж байгаа. Амьгүй бис гэдэг маань манай байгалийн дуу аваа хэлж байгаа. Техник хөрөмж гэдэг маань хүний зохио бүтээсэн бүх техник технологийн төхөөрөмжийн дуу аваа хэлж байгаа гэж ойлгож байна. За доор байгаа зурган дээр ямар багшийг гаргасан байна вэ? Тийм ээ. Камертон гэдэг хамтлаг яагаад өөрсөндөө камертон гэдэг нэрийг өгсөн бэ гэвэл дуу хэмждэг багчийг камертон гэдэг. Камертон гэдэг багч маань юу хэлбэрийн тулбаа болгон энэ зохиогч дуу тоглуулад цаашаа өсгөөд хараад өгөх зорилготой юм хайрцагтай эдгээр эдгүүдээс бүрддэг камертон гэдэг багч баг. Камертон гэдэг багчийг ажиллуулахдаа цохиураар энэ хоёр тулбаа юу хэлбэрийн тулбааны үзүүрийг зохиож өгснөөр энэ хоёр тулбаа маань хэлбэлцээд үнээс дуу аваа гардаг байна. Тэр бүхий л дуу аваа чичирхийллээс үүсдэг. Тэр үүнийг физикт хэлбэлцэл гэж нэрлэдэг. Тэгвэл энэ дууга гитарын утсыг бид хэлбэлцүүлж, гитарын утсыг анх хөдөлгөөнгүй байсан гэж бодвол энэ лайны дагуу байх болсон. Энэ шугамын дагуу байх болсон. Тэгвэл энэ хөдөлгөөнгүй байгаа байдлаас нь бид нар хадгалах. Тэр энэ хадгалсан зайг далайц гэж нэрлэдэг. Утасны хөдөлгөөнгүй байх байдлаас хадгалж татсан энэ зайг нь далайц гэж нэрлэдэг. За тэгвэл хөгжмийн утсыг анх байсан байрнаас нь хадгалж татаад тавихад хэлбэлцэж байгаад цаад анх байсан байрандаа ирээд зогсно. Энэ хүртэлх хэмжээг нэг бүтэн хэлбэлцэл гэж нэрлэдэг. Үүнд зарцуулсан хугацааг үе гэдгээ. За тэгвэл үедээ руу хамааралтай давтамж гэдэг нэг хэмжигдэх юм. Давтамж нь юу вэ гэхээр эсэргээрээ хугацаа тавиад 1 секундэд энэ гитарын утас хэдэн удаа хэлбэлцэл хийж байгаа вэ гэдэг тоог давтамж гэж нэрлэдэг. Тэгэхээр давтамжийг герц гэж тэмдэглэн. Яагаад гэвэл герц гэдэг эрдэмтнээс бахан үүний тэмдэгтээ герц гэж тэмдэглэн. Энэ нь нэгийг хувахан секунд гэсэн нэгжтэй тэнцүү байдаг байна. Далайцыг том А үзгээр тэмдэглэн. Мэдээж хоорондын зай учраас мм, сантиметр, десиметр нэгтэй байна. Бичгтээ А тэнцүү 1 см, 2 см гэх мэтчлэн бичгнэ. Хэлбэлцлийн тоог жижигэн үзгээр тэмдэглэн. Тоош учраас хэлбэлцлийн тоод нэгд байхгүй. Бичгтээ n тэнцүү 20 удаа, n тэнцүү 30 удаа гэх мэтчлэн бичнэ. Энд нийт хугацаа үе 2 хоёулаа идэвхтэй нэгжтэй байгааг анзаарч байгаа. Яагаад гэвэл энэ хоёр нь хоёулаа хугацаа. Нийт хугацаа гэдэг маань ерөөсөө л нийтдээ энэ хөгжим дуурахтаа хэрэг хэмжээний хугацаа зарцуулж байгаа вэ тэр хугацаа. Харин үе гэдэг маань эсэргээрээ нэгэн удаагийн хэлбэлцэл хийхдээ хэрэг хэмжээний хугацаа зарцуулж байгаа вэ гэдгийг үе гэж ойлгож байна. Тэгвэл давтамжийг жижиг гэвсгээр тэмдэглэн. Гэвс гэдэг нь зохиос учраас гэвс нэгжтэй энэ нэгдэн нэгийг хувахан секунд нэгжтэй тэнцүү байна. Тэгвэл герц маань буюу энэ давтамж маань үеэсээ ямар ялгаатай бэ гэхээр үе гэдэг бол түрүү хэлсэнчлэн 1 удаа хэлбэлцэхэд зарцуулах хугацаа. Харин давтамж гэдэг бол эсэргээрээ 1 секундэд хэдэн удаа давтагдж байгаа вэ тэр тоог хэлж байгаа. Тэгэхээр илүү амархан ойлгохын тулд жишээ бодлогоодыг хөгжмийн утсыг 1 см татаад тавихад 10 секундын турш 20 удаа хэлбэлцэн. Далайц үе давтамжийг бол. Тэгэхээр хөгжмийн утсыг 1 см татаад тавина гэдэг маань анх байсан зайнаас 1 см хадгалсан гэсэн. Тэгэхээр энэ маань манай далайц болж байна.
А тэнцүү 1 см. Ингэж татаад тавихад нийтдээ 10 секундыг зарцуулсан. Тэгэхдээ 20 удаа хэлбэлцэн гэхээр хэлбэлцлийн нийт тоо маань 20 удаа болоод нийт хугацаа маань 10 секунд болчихно. Одоо үеийг олъё. Үе гэдэг бол 1 удаа татахад зарцуулах хугацаа. Тэгвэл 20 удаа хэлбэлцэл хийхдээ 10 секундыг зарцуулсан бол 1 удаа хэлбэлцэл хийхдээ хэдэн секундыг зарцуулсан бэ? Бодлоод олоорой. 0.5 секундыг зарцуулсан. Яавныг яаж болсон бэ? Тэр үеийг олохдоо нийт хугацааг хэлбэлцлийн нийт тоонд хувааж болдог. Нийт хугацаа гэдэг маань манай 10 секунд. 10 секундыг хэлбэлцлийн нийт тоо гэдэг маань 20 удаа. 20 удаад хуваах юм бол 0.5 секунд буюу манай үе маань гарч ирнэ. Үүнийг үсгээр илэрхийлье. Үе гэдэг бол том Т, нийт хугацаа жижиг Т, хуваах нь N. Тэгэхээр бодлого дахиад нэг харуул 20 удаа хэлбэлцэлтэй 10 секундыг зарцуулсан бол 1 удаа хэлбэлцэлтэй 0.5 секундыг зарцуулна гэсэн. Одоо эсрэгээр нь татамжийг олъё. Татамж гэдэг бол 1 секундэд хэдэн удаа татагдж байгаа вэ тэр тоо. Тэгвэл бодлогоо харъя. 10 секундын турш 20 удаа хэлбэлцэл хийсэн бол 1 секундэд хэдэн удаа хэлбэлцсэн бэ? 2 удаа хэлбэлцсэн буюу 2 гэхээс татамж нь болж байгаа. Тэр үүнийг болохдоо бид нар хэлбэлцлийн нийт тоо 20-оо нийт хугацаа болох нь 10-таа хуваажууд 2 гэж бас үсгээр илэрхийлэх юм бол татамжийн жижигийг үсгээр илэрхийлдэг F-ийн N-ийг хуваах нь жижиг Т болно. Тэгээд хоёр томыг харцгаая. Нэг нь Т хуваах нь N, нөгөөх нь N-ийг хуваах нь Т байна. Хоорондоо харилцсан ургуу том яв. Тэр хоорондоо харилцсан ургуу ийм том яв нэгийг нөгөөгөөр нь илэрхийлж болдог. Харцгаая. За үеийг болохдоо нэгийг хуваах нь давтамж гэж болж харилцсан ургуу байна гэсэн. А давтамжийг болохдоо нэгийг хуваах нь Т гэж болох. Тэгэхээр яг энэ гаргаж авсан томьёогоороо энэ доор байгаа өмнөх давтамж болон үеүүдтэй олж батцгаая. За томьёосоор нэгийг хуваах нь давтамж байх хэрэгтэй. Давтамжийг бид нэр хэрэг доорх томьёо 2 гэрцэд болсон байгаа. Тэгвэл нэгийг 2 гэрцэд хуваагаад 0.5 секунд буюу манай үе маань гарч ирсэн. За давтамжийг болохдоо нэгийг хуваах нь үе байдаг. Тэгвэл үе маань манайд 0.5 секунд болцсон байгаа бол нэгийг 0.5 хуваагаар 2 гэрц буюу манай давтамж маань гарч ирсэн. Жишээ дасгал ажиллая. Өснөлтөнд шахтыг хэлбэлцэх доо хэлбэлцэх хугацаа давтамж үе гэсэн 4 байгаа маань эхний мөрийг багш нотож үе. За эхний мөр нь хэлбэлцлийн тоо N × 4000 удаа хэлбэлцэх маань хэлбэлцэх нийт хугацаа жижиг тэнцүү 20 секунд бол давтамж болон үеийг олох нэ. За тэгэхээр давтамжаа олъё. Томьёосоор давтамж гэдэг маань нийт хэлбэлцлийн тоо нийт хугацаа байгаа. Тэгэхээр 4000 удаа хэлбэлцэхэд 20 секунд зарцуулсан гэх юм бол давтамж маань 20 гэрц гарах. 20 гэрц. Таны өгөгдлөө харахад биднэрт нийт хэлбэлцлийн тоо байна, нийт хугацаа байна. Давтамж маань өгөгдчихэд байгаа учраас бид нар үеийг 2 янзаар олж болно гэсэн. Эхнийх нь арга нь үндсэн томьёогоор буюу давтамжтай ургуу томьёогоор олж байгаа. Тийг хуваах нь тэгэхээр 20 секундыг 4000 хуваагаад 0.5 секунд гарч ирнэ. Хоёр дахь арга нь хэрвээ бид нар давтамжийг олсон байгаа бол шууд нэгийг давтамжид хуваахад үе маань гараад ирнэ гэсэн. Тэгэхээр нэгийг 20 гэрцэд хуваахад 0.5 секунд гарч ирж байна. Тэгэхээр хариу бол ижил олох арга нь л өөр чи дурын аргаа сонгоод бодож болно гэсэн. Эсвэргээрээ чамд давтамж мэдэгдэхгүй үе мэдэгдэж яах юм бол чи нэгийг үе хуваагаад давтамж маань гараад ирж гэсэн. Тэр үлзэн хүснэлтийг бодолт хийж өглөөрэй. Өөртөө. За тэгвэл ингээд дуу хаваа маань хэрхэн үлддэг вэ гэдэг үзсэн бол одоо цаашлаад дуу хэрхэн тархдаг вэ гэдгийг үзье. Тэгэхээр дуу тархна гэдэг маань дуу тархах тодорхой нэг орчин байх хэрэгтэй бид нар. Тэр энэ орчин маань юу вэ гэхээр ерөөсөө дуу тархаад байгаа тэр орон зайг хэлээд байгаа. Тэр дуу тархаж байгаа орон зайг орчин гэж нэрлэдэг. Тэрийн орчин нь ямар ч орчин байж болно. Ус, агаар, вакуум орчин, за өөр хатуу биетүүд ч байсан болно. Тэгэхээр агаар гэдэг маань яг одоо миний ярьж байгаа энэ агаар буюу та нарын ярьж байгаа энэ агаар. Усан дотор тухай дуу тархдаг бол энэ хатуу биетүүдэд дуу тархдаг бол магадгүй чи тархдаггүй гэж бодож байгаа бол өөрийнхөө урд гарч ирээг нүдэд үзээрэй. Дуу гарч ийн үү? Цонхоо тогшоод үзээрэй. Дуу гарч ийн үү? За акустик хатам байна. Дуу намтлагчтай тийм ээ. За энэ вакуум орчныг тайлбарлаж өгье. Вакуум орчин гэдэг бол ерөөсөө дотор ямар ч агаар байхгүй орчин хэлж байгаа.
Эдгээр бусад вакуум орчноор бусад бүх орчинд өөрсдөө жижиг хэсгүүдээс буюу молекулуудаас бүрдсэн байдаг. А вакуум орчин гэдэг нь дотор нь ямар ч жижиг хэсгүүд, молекулууд байхгүй гэсэн. Тэгвэл хэрхэн тархдаг вэ? За гитар утсыг харуулж байна. Гитар утас маань бүдүүнээсээ нарийн гэсэн дараалалтай байдаг. Тэгэхээр эндээс харъя. Хамгийн ихнийг нь бүдүү утас байна. Хамгийн сүүлийг нь хамгийн нарийн утасны хэлбэлцлийг таньж нэ. Энэ бүдүү утасны хэлбэлцэл нарийн утасны хэлбэлцлээс илүү бага байгааг таньж байгаа. Энэ бол нөгөө манай давтамж. Тэгэхээр бүдүүн дурах тусам давтамж маань бага байна. Тэгэхээр давтамж маань их байна гэдэг маань дуайлах нарийн дугуйнаас гэсэн. Тэгэхээр дууны давтамж нь дууны нарийн бүдүүнийг шийддэг байна. Хэлбэлцлийн хараарай. За хэрвээ гитарыг илүү чанга дуургая гэвэл яах вэ? Мэдээж хэрэг утсыг нь илүү хүчтэй татах хэрэгтэй. Тэгэхээр утсыг илүү хүчтэй татна гэдэг маань анх байсан байдлаас нь илүү хол зарчилж үүж байна гэсэн. Энэ маань манай далай зуршлагдаж байна. Тэр далайц их байх тусам дуу чанга, далайц бага тусам дуу сул дуурдаг байх нэ. Далайц их байх тусам чанга, бага байх тусам сул, давтамж их байх тусам нарийн, бага байх тусам бүдүүн дуурах нь. Тэмдэглэж байгаарай. За одоо жижиг хэсгүүд бол молекулынх нь нүций дуу аваа хэрхэн өсдөг вэ цахим туршилт гарчсан байна. Бидэнд спикерийнхаа далайцыг дарах тохиолагч, дээд давтамж тохиолагч байна. Танд спикерний дуу, спикерний дууг долгионоор болон агарын жижиг хэсгүүдээр харуулахын тохиолгоо гарчсан байна. Спикерийнхаа дууг хасая. Долгионоор харагдахад бол спикерийн дуу маань ингэж харагдах байна. Далайцыг ихсэвэл чанга дуурна, тийм ээ? Тэр гарч байгаа нь хэлбэлцэл буюу долгионы өнгөн тодорч байгааг та нар харж байгаа. Энэ үгтэй илүү хүчтэй цавралтай дуурсан л гэсэн. За далайцыг багасгая. Судлаж байгаа. Тэгвэл давтамжийг хэсгэе. Давтамжийг хэсгээд зөлийн хоорондын зай ихсэж байна. Тэр сүүлийн ихлэлээр та нар гялгуур хотон дээр давс засгаж байгаа хажууд талд нь орлоод үзээрэй гэсэн гэрийн даалгавар өгсөн байгаа. За тэрэн дээр яг энэ үзэгдэл ажиллагдах ёстой шүү. Далайцыг багасгахад зөлийн хоорондын зай яаж ихсэж байна, томсож байна. Далайц хэсгэд нарийн дуурж байгаад далайц бүр хамгийн бага дээр байхад гарч хэлсэн бүдүүн дуу гарч байна. За агарын жижиг хэсгүүдээр харцгаая. Агарын жижиг хэсгүүдээр үзье. Агарын жижиг хэсгүүд буюу молекулын байрлал долгион тарах бол яахыг үзье. Та спикерийг ажиллууллаа. Тэр танаар ярьж очмын агарын жижиг хэсгүүд хэлбэлцэж байгааг харж байгаа. Энэ хэлбэлцэл нэг жижиг хэсгээс нөгөөрөө дамжин цааш харахад байна. Тэр дуу орчинд харахтаа энэ агарын жижиг хэсгүүдийг хэлбэлцүүлээ. Нөгөө хэлбэлцэл нь нэгээс нөгөө рүүгээ дамжаад тэгээд бидний чихэнд хүрдэг байх нэ. Яг энэ үзэгцийг физикс долгион гэж нэрлэдэг. Долгион. Таагаар контрач. Нөгөө таарч шигсүүд үндсэн өөрсдийнхөө хөдөлгөөний дагуу хөдлөөд эхэлчихнэ гэсэн үг. За тодорхойлт нэмж таараа. Тэгэхээр энэ түрүүн цахим туршилтан дээр харуулсан агарын жижиг хэсгүүдийн нэг удаагийн долгион гарахад яаж тархаж байгааг харуулж байна. Тэгвэл дуу маань ямар орчинд тархдаг вэ? Түрүү хаасан ямарваа нэгэн молекултай жижиг хэсэгтээ орчин бүрт дуу тархана. Орчин бүрт. Тэгвэл дуу маань хатуу биед ч тархана, шингэнд ч тархана, вакуум орчинд тархах болов. Тэр вакуум орчин гэдэг маань дотроо ямар ч
энэ тийм жижиг хэсгүүд байхгүй, ямар ч молекул байхгүй, тийм орчин гэл. Тэгэхээр вакуум орчинд дуу тархдаггүй байна. Магадгүй чи энэ зурган дээр шиг вакуум орчин дотор ороод хонх дуурахад хонхны чимээ чам сонсогдохгүй л гэсэн үг. Агаар тархах дуу агарын температураас мөн хамаарна. Тэгээ илүү халуун байх тусам агаар тархах дууны хурд илүү хурдан байна. Халуунд чи илүү хол байгаа хүнд сонсогдохоор ярьж чадна гэсэн. Тэгэхээр энэ агаар тархах дууны хурд метр секунд болон километр цагаар өгсөн байна. За энэ метр секунд гэдэг маань юу судахтай вэ гэхээр 1 секундэд E метр замыг туулна гэсэн. Жишээлх юм бол хасах 150 градусын хүйтэнд 1 секундэд агаар маань 216 метр замыг туулахад ийм хурдтай байх. За нэг цагт энэ километр цаг гэдгийг нарийнх нь нэг цагт 780 км замыг туулахад ийм хурдтай байна л гэсэн үг. Тэгвэл дуу тархах хурдыг тодорхойлъё. Хурд гэдэг маань өөрөө нэгж хугацаанд туулах замыг хэлдэг. Энэ нэгж хугацаа гэдэг маань 1 гэсэн утгатай. 1 секунд, 1 минут, 1 цаг гэсэн утгатай. Өмнөх слайдаас харах юм бол энэ метр кубын секунд гэсэн байгаа нэгжээрээ энэ секундэд 1 секундэд E метр зам туулна гэж болоодсэн бол энэ нэгж хугацаа гэдэг маань наад байгаа 1 секунд бол 1 цагийг ярьж байгаа гэсэн. Тэгэхээр нэгж хугацаанд туулах замыг хурд гэдэг байна. Агаар дуу 2 секундэд 680 метрийг туулж чадна. Тэгвэл 1 секундэд хэдэн метр замыг туулж чадах вэ? Тэгэхээр унших 2 секундэд 680 метрийг туулж чаддаг бол 1 секундэд хэдэн метр замыг туулж чадах вэ? Хагасыг буюу 340 метр секунд. Энэ нь юу гэсэн утгатай вэ? 1 секундэд 340 метр замыг туулж чадна. Чи хэрхэн болсон бэ? Тэгэхээр чи 680-аа буюу нийт туулсан замыг 2 секунд буюу нийт тавцсан хугацаанд аваад үзсэн. Тэгэхээр дууны хурдыг яаж болдог вэ гэхээр дуу үсгчид хүлээг авах хүртэлх нийт зайг буюу нөгөө манай 680 метр. Энэ зайг дуу үсгэхээс одоо бүртгэгдэх хүртэлх хугацаанд хуваадаг буюу манай 2 секунд хуваадаг гэсэн. Тэгэхээр үүнийг томьёолох юм бол 680 метрээ 2 секунд хуваагаад бид нар 340 метр секунд гаргаж байна гэсэн. Тэгэхээр энэ 340 метр секунд гэдэг маань дууны агаарт гарах хурд байна. Тэгэхээр дуу агаарт 1 секундэд 340 метрийн хурдтай. Харин дуу маань усанд 1 секундэд 1450 метр секунд хурдтай. Төмөрт 1 секундэд 5100 метрийн хурдтай байдаг. Тэр эндээс харахаар дуу агаарт илүү хурдан дарах нь уу, төмөрт илүү хурдан дарах нь. Төмөрт байгааз харин вакуум орчинд дуу дарахгүй байна. Та хэрийн даалгавар. Өмнөх хүснэлтийг гүйцээн, өмнөх слайданд хүснэлтийг гүйцээгээд 2-дугаарт 100 өөрөөсөө 2.5 метрийн цайд байгаа хүүхдийг дуудвал хэр хугацааны дараа тухайн хүүхэд чиний дуу хоолойг сонсох вэ? Бодлогыг өгөгдөлтөнд бичиж бодоорой. Тэр өнөөдөр орсон хичээл ойлгосон гэж найдаж байна. Ойлгомжгүй зүйл байвал доорх коммент хэсгээр асуугаарай. Багштайгаа холбоо барьж бас асуугаарай. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.